Ерөнхий сайд оюун эрдэнэ олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдлоос сэргийлэх нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Улс их хурлын дарга Зандан Шатарт өнөөдөр өргөн барьлаа. Монгол улс дэлхийн улс орнууд болон Аз намхан талайн орнуудтай харьцуулахад шар түвшинд буюу цар тахлын хатуу хязгаарлалт байхгүй юм улс орнуудын нэг болж чадсан эхний улс орнуудын нэг. Харамсалтай нь Монгол улс шар түвшинд шилжиж цар тахлын хязгаарлалтыг бүрэн цуцласнаас хойш 10 хоногийн дараа буюу 2 сарын 24-ний өдөр манай хөрш Оросын албаны улс болон Украин улсын хооронд хурцтмал нөхцөл байдал үүснээс шалтгаалж дэлхийн улс төр геополитик эдийн засагт нэг хурцтмал нөхцөл байдал бий боллоо. Энэ нөхцөл байдал эдийн засгийн одоогийн байдлаар 8064 орчим хориг арга хэмжээ үйлчилж байна. Энэ арга хэмжээнүүдээс улбаалж улс орнуудын эдийн засагт хүчтэй цохилт өгч шатхуун өргөө хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж үнийн өсөлт хэд дахин нэмэгдэж Дэлхийн банк санхүүгийн байгууллагын тооцоогоор олон улсын түвшин шатхууны үн дунджаар 64-өөс 70 хүртэл хувиар сүүлийн 10 хоногт дэлхийн нийт хүн амын хэрэглээний 41-ээс 50% эзэлдэг улаан буудаан үн 45-аас 50 гаруй хувиар өслөө. Улмаар махан бүтээгдэхүүний үн өсөх магадлал нэмэгдэж зарим нэр төрлийн бүтээгдэхүүний хомсдол үүсэж дэлхий дээр судлаачдын бидэнд мэдээлж байгаагаар 8-аас 13 орчим сая хүн өсгөлөнд нэрвэгдэх юм бодтой. Ийм нөхцөл байдал нүүрлээ гэж үзэж байна. Нэг үгээр хэлбэл Оросын албаны улс Украины нөхцөл байдлаас үүдсэн эдийн засгийн цочмог хурц нөлөөлөл дэлхийд дахинд боддоор бий боллоо. Манай хоёр хөрш болон бүс нутагт цар тахлын давлгаа мөн эрчимжиж байгаа юм нөхцөл байдал үүсэж байна. Тийм учраас Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дахь хэсэг, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус үндэслэж олон улсын хурцтмал нөхцөл байдал зэвсэгт мөргөлдөөний улмаас үүссэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой юм эргэцүүн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой ийм хуулийн төслийг засгийн газраас танд өргөн барьж байна. За энэ хууль батлагдсанаар дараах үр дүн гарна гэж засгийн газрын зүгээс тооцоолж байгаа. Нэгдүгээр засгийн газраас мах гурил болон газрын цэний хангамж болон бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлтөө зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгох, шаардлагатай хүүгийн татаасыг олгох, үнэт цаас баталгаа гаргах, газрын цэний бүтээгдэхүүний импортын гайлын албан татвар болон бусад зүйлээр засгийн газар зохицуулалт хийдэг болохын нөхцөл орчин багтаж байгаа. За хоёрдугаарт Монгол Улсын засгийн газраас Монгол банкнд валютын нөөц бүрдүүлж мөнгө болон сангийн бодлогыг илүү уялдуулж энэхүү хямралт нөхцөл байдлын үед нэг тантран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуултыг түр хугацаанд засгийн газар өөрөө авах зайлшгүй юм шаардлага байна гэж үзэж байгаа. За 3 дугаарт гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монгол банкнаас алт олборлагч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож Лондонгийн металлын биржийн үнээр 5% нэмэгдэлтэйгээр гадаад дотоодын зах зээлээс алт худалдан авах ийм зохицуулалт болон экспортыг дэмжсэн бусад зохицуулалтууд бол орсон байж байгаа. Тэгээд энэ эргэцүүн орчныг яаралтай бүрдүүлж Монгол Улсын засгийн газар энэ олон улсын хямралт байдлыг илүү хохирол багтаагаар даван туулж ялангуяа хүнсний хомсдол, шатхууны хэд үний өсөлт зэрэг энэ асуудал дээр цаг алдсан арга хэмжээ авах ийм улс төрийн дэмжлэг үзүүлэхийг хэрхэм Улсын их хурлын дарга танаас хичээнгүйлэн хүсье.